Америк нэгдсэн улсын элчин сайдын яамны олон нийтийн харилцаа албаны дарга 2018 оны 11-р сарын 29-ны өдөр аймгийн засаг даргын орлогч Төвшинбат нийгмийн бодлогын хэлтсийн дарга засч ихэр гэр бүл хүүгээ залуучуудын хөгжлийн газрын дарга амгалан нартай уулзлаа. Уулзалтаар манай аймагт Америк нэгдсэн улсын соёлын төвийг байгуулах талаар ярилцсан бөгөөд цаашид англи хэлийг хүүхэд залуучуудад түлхүү эзэмшүүлэх, соёлыг түгээн дэлгэрүүлэх замаар залуусын боловсрол томоохон хөрөнгө оруулалт хийх талаар ярилцсан юм. Тус төвийг байгуулах асуудлыг Америк нэгдсэн улсын элчин сайдад уламжилж Америк нэгдсэн улсын засгийн газар зарлаж буй тэтгэлэг хөтөлбөрт зархны оюунлаг залуусыг түлхүү хамруулах тал дээр хамтран ажиллахаар боллоо. Америк нэгдсэн улсын элчин сайд тэгээд өнөөдөр энэ сайхан Дархан хотод ирсэндээ маш их баяртай байна. Тэгээд миний зүгээс бол одоо 2 дахь удаага Дархан хотод ирж байна. Өмнө нь би их нэртэйгээ гэр бүлийнхээ хүнтэйгээ олон жилийн өмнө бол одоо жуулчлах маягаар Дархан хотод ирж байсан бол өнөөдөр Америк нэгдсэн улсын одоо засгийн газрыг төлөөлөөд одоо дипломат ажилтны үүргээр одоо энд буцаж ирж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд өнөөдөр бидний ирсэн гол зорилго бол одоо орон нутгийн иргэд залуучуудад өөрсдийнхөө хэрэгжүүлдэг соёлын солилцооны хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөхөөр ирсэн байгаа. Тэгээд бид бүхэн сая ШүТ-ийн Дархан дахь салбарын технологийн сургууль дээрх одоо маш олон залуучуудтай уулзлаа. Тэгээд тийшээ залуучуудтай Америкийн засгийн газраас Монгол улсад хэрэгжүүлдэг хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөхөөр ирсэн байна. Мөн саяны дурдсан зүйлсүүдийн хүрээнд бид одоо тодорхой хэдэн ажлуудыг бол хийхээр маш төлөвлөж байна. Тэгээд үүний хүрээнд одоо Америкийн төвүүдийн үйл ажиллагааг хийх, мөн одоо Америк руу сурах монгол залуучуудын тоо болон хөтөлбөрүүдийг нэмэх, одоо мөн одоо англи хэлний сургалтын талаар одоо сургалттай холбоотой хөтөлбөрүүдийг хийх, зөвхөн одоо сурагчдад англи хэл заахаас гадна одоо тухайн англи хэл зааж байгаа багш нарыг бас чадваржуулах, заах арга зүйн чиглэлээр илүү одоо сүүлийн үеийн орчин үеийн одоо сургалт санааг хамгаалах тал дээр бол нэлээд ажиллаж байна. Тэгэд бид бүхэн бол одоо Монгол улсын одоо хамгийн сайн 3 дахь хөрш байхын тулд маш олон зүйл дээр бол одоо хичээн ажиллаж байна. Яамны олон нийтэд харилцаа албаны дарга өөрийн улсаас хэрэгжүүлж байгаа тэтгэлэг хөтөлбөрт хэрхэн хамрагдах, мэргэжил зөв сонголт гэрэлт ирээдүйн лекцийг манай аймгийн оюутан сурагчдад танилцуулсан байна.